Ирэх баасан гарагт намрын ээлжид чуулган хаалтаа хийн. 2 сарын хугацаанд парламент завсарлана. Харин намрын ээлжид чуулганы хугацаанд их хурл үр дүнтэй ажиллаж чадваа гэвэл гишүүн бүр өөрөөр тайлбарыг хэлнэ. За үндсэндээ бодлогын шинжтэй хоёр том асуудлыг улсын хурлаар хэлэлцэж шийдвэрлсэн. За нэг нь хуулийн хугацаатай энэ оны төсөв мөнгөний бодлого. Хоёрт маш их маргаан дагуулж байж батлагдсан банкны багц хуулиуд. За үүнээс өөрөөр томоохон бодлогын шинжтэй хуулиуд хэлэлцэж чадсан уу гэвэл эргэлзээтэй. За үндсэндээ улс төржилт эрх мэдлийн төлөөх тэмцэлдор намрын чуулган өндөрлөж байна гэхэд хэлэхгүй зэ. Одоо яг өнгөрсөн намар бол засгийн газрын одоо огцорно гэдэг бараг наадмын дараанаас л хойш засаг төртөг нуцалцсоор байгаад төсөв батлах хүртэл одоо иймэрхүү болчихлоо шүү дээ. Уг нь бол наадмын дараа намар гэдэг шиг наадмын дараанаас эхлүүлээд намардаан бэлтгэх, өвөлдөөн бэлтгэх одоо ингээд ажлууд зөндөө байдаг бол их одоо улс төрийн их айхтар сүрхий божигнаатай гэдэг юм уу тийм болсон бол жоохон харамсаж байгаа. Энийг шулуун хуулийг өсдөг. Энэ намрын чуулган чинь их хууль муутай явсан шүү дээ. Яг би хэлээд байгаа шүү дээ. Бодлогын хувьд бол парламент бол яг бодлогын шинжтэй хуулиуд орж ирсэнгүй. Засгийн газраас орж ирсэнгүй. Их хурлаас санаачилсан гишүүдээс санаалсан хуульч тийм бодиттой тусах зүйл байсангүй гэж. Засгийн газрыг огцорхоос эхэлсэн намрын чуулга тийм ээ. Шинэ ерөнхий сайд томилгоо шинэ засгийн газар байгуулахаас эхэлсэн. Сөрөг хүчний зүгээс ч тэр олонхыг бүрдүүлж байгаа 65-ын бүлгийн зарим гишүүдээс ч тэр Монголын төр засгийн газар өнөөдөр эдийн засгийн бүхэл бодлогын шийдвэрээ олон улсын валютын сангаас асууж байна гэдгийг эрс шүүмжилсээр ирсэн. За дээрээс нь татвартай холбоотой зарим асуудлаар эргэж бутсан шийдвэрүүдээс болж хөдөлмөр эрхлэгчид хохирж байгаагч өнөөдрийг хүртэл сануулсаар байгаа. Харин өнөөдөр засгийн газар болон улсын хурлын дарга олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. За энэхүү уулзалтуудаар ямар нэгэн үр дүнд хүрч чадсан уу? Зарим төрлийн татваруудыг бууруулах боломжууд байгаа эсэхэд хариулт авлаа. Тийм тэр адгам зээлийн хүү энэ талаар бол олон улсын валютын сангтай хийсэн нөхцлүүд гэрийн нөхцлүүд төр бол байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол шинээр шийдэж байгаа зүйл байхгүй. Бүх зүйлүүд өнгөрсөн 7 хоногт бол шийдэгдсэн. Засгийн газар 100 хоногийнхаа тайлан дээр бүх зүйлүүдэд бол дурдж тайлгнасан байгаа. Тэгэхээр олон улсын валютын сангтай энэ удаа хийсэн одоо гэрээний шинжилсэн нөхцлүүд бол бүгд өнгөрсөн 7 хоногт хийгдээд дууссан. Энэ талаар бол засгийн газар өөрийнхөө мэдээлэл дээр дэлгэрэнгүй өгсөн байна. Уг нь бол олон улсын валютын сангаас засгийн газарт маш тодорхой хэдэн шаардлагыг л тавьсан. Төсвөө эрүүлжүүл алдагдлаа бууруул, халамжаа тана гэж. Гэтэл өмнөх засгийн газар татвар нэмэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэх шийдвэр гаргасныг энэ засгийн газар эргүүлэн өөрчилсөн. За энэ эргэж бутсан шийдвэрүүдийг хэлэлцэх гэж улсын хурал цаг алдаж байна. За уг нь үүний оронд хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжих бодлогын шинжтэй хуулиудаа яриад явсан бол үр дүн нь тэр хэмжээгээр богино хугацаанд гарах боломж байгаа гэдгийг сөрөг хүчний зүгээс шүүмжилсээр байгаа юм а.